За 2025 он маань бидний хувьд маш өвөрмөцөө жил байгаа. Зөндөө олон баярууд давхцсан жил болж байгаа учраас бидэд эртнээс төлөвлөөд өвөл 1 сард халуун орон Таиландд гэр бүлэрээ уулзаж хэд өдрийг аятгахтаа амралт зугаалаад өнгөрүүлье гэж төлөвлөсөн байгаа. Тэгээ бүгдэд нь урилга өгснөөр манай талаас ээж маань миний доотлын дүүтэй ах маань бэрэгчтэй их нартайгаа Солонгосоос манай том ах маань ихнэр охинтойгоо тэгээд манай хадам аав минь хантайгаа за миний унган бага минь найз бүлтгэр алагнууд найз маань гээд би тэгээд 12лаа цуулахаар боллоо. Тэгээд орноос ирээд уулзсан чинь ярих юм ихтэй байлаа. Монголоос ирсэн хэд маань, Солонгосоос ирсэн хэд маань гээл бүгд аян замдаа яаж явж ирв гээл ах маань бэрэгч маань бүр ингээд газраар яваад тэгээд би ч ингээд хоцор гээд уртудаа аялж агаад ирсэн бас. Тэгээ бүгдээрээ эхнийхээ уулзсан өдрөө бүр би яаж явж ирсэн хаагуур яаж яв замдаа юу тохиолдов гээл өчнөө гойцондоо олонгой сонирхолтой юмнууд ярьлаа. Дээрсэн оройн бүгдээрээ альжуулаад тайллаа байрлаж байгаа байрныхаа бариндаа байдаг бассейндээ сэлээд биеиндээ сэлгийг заагаа сэлж чаддаг нь сэлж чадахгүй нь биеиндээ заагаад тэгээд оройг өнгөрүүллээ. Тэгээ бид нэр бүгдээрээ ингээд уун цаварж ирсэн. Тэгээд ээж хоёрыгаа тусгаар бодлын үдэнд очисон ч бүр алцахгүй хоёул үржигтэй хөргмөрж ирсэн. Алагнууд найз минь ч гэсэн их цаглаг явж байсан шүү. Анх удаага аялж байгаа хэд эднэр маань бүр маш сайн байсан. Тэгээ байрлаж байгаа газар маань болохоор юм хаус вилла гэсэн үг. Ингээд дундаа бассейнтэй тэгээд ингээд тусдаа өрөөтэй хоёр хүний өрөөтэй гэсэн. Тэр нь маш их таалагдсан. Тэгээд галтгоон үүдэндээ өөрснийхөө хоолоо хийж идэх байж болох ч бид нарт өдөр болгон гадуур явж байгаа болохоор гадуур хоолсороо таарсан. Өглөөнийхөө цаг болохоор өрөөндөө захиалаад хоорондоо бөөндөө идэж болох байсан. Тэгэл ерөөсөө ингээл нэг өрөөндөө ороод ингээд таг болохгүй маш даваа чанартай юм билээ. Дундаа ингээд бисэнтэй галтгоодоо өрөөнүүдийг өөдөөдөөс арсан болохоор бөөндөө гарч ирээл дуртаа хүмүүстэйгээ бөөндөө ингээд яриад ерөөсөө зам ам хорой авахгүй завсар зайгүй байнга ярьсаар гал тэр ингээд энэ ингээд гээд зөндөө олон сайхан дурсамжуудыг ярьлаа. За Баатар ах маань нэг ах дүү хоёрынхоо багада ярьжсэн хоорондоо багада идчихсэн чихрээ бүр замынхаа нэг орос дэлгүүрээс судалдаж аваад тэр нэг ороо шарга илүү тэр чихрээ авчираад бид нэр тэрийг нэрийн сонсоол тэр чихрийг нь идээд бүр дурсамжийг яриулаад үнэхээр гоё байсан. Тэгээд ах маань бурхан болсон ах аав дүүгөрийнхаа тухай зөндөө олон гоё дурсамжуудыг ярьж өглөө. Тэгэхээр эрэгтэй хүмүүс хоорондоо маш гоё тийм ойр дотнод юм байна. Биенийхээ дурсамжуудыг бас мартдаггүй юм байна. Бидний мэдэхгүй зөндөө гоё яриаг ярьж өгсөн тухай үедээс бичлэг хийж аваагүй те маш их харамсаж байна. Яг нэг ингээд дундаа ингээд сууж агаад ярьж байхдаа бичлэг хийгээд хураачмаар юм бэлээ. Дараа нь сонсоход илүү гоё яг тийм бичлэг хийж байгааг болохоор тухайн үедээ тэр яриаг нь сонсоол энийгээл хөрөлтөөл тэгэл өнгөрөөсөн. Тэгэхэд бурхны орондоо аав ах том ах дүү гурваа маш олон гоё дурсамжууд инээдтэй хөвгчлөлтэй гоё яриануудыг ах маань биднэрт ярьж өгч сэтгэл зөрүүнд маш гоё тийм гоё нэг гоё тийм гэрэлгээгээ цацруулсан тийм юмыг үлдээлээ. Бид нар болохоор нэг охтууд болохоор ерөөсөө мэддэггүй юм байна. Тэд нэрийг одоо яаж тоглож исэн, яаж хоорондоо ярьдаг, өөртөг. Түүнээс ч нэг би бол өөрөө доотлын эмэгтэйдүүд өнөртөө яаж хийжсэн. Ингээл тиймэрхүү юмнуудыг бол аягүй сайн мэддэг. Гэхдээ миний хувьд бол юмыг бол нэг тийм мартаад бараг нэг одоо дээр бага юмнуудаа нэг санаад байдгүй. Баатрах хэрэгсмэн хоёрын хувьд бол аягүй сайн юмнуудаа санд юм билээ. Тухайд тэгжсэн гэд маш их яриануудыг ярьж өгч байгаа нь үнэхээр сонирхолтой байсан шүү. Энэ аялалдаа бид нэр заавал гаруулахгүй те биенийхээ дурсамжуудыг яриад сухал хамгийн гоё хамттай гоё байлаа.
Тэгэл өглөө нь босоод бүгдээрээ ингээ бөөндөө суугаал энэ ололоо ингээл өглөөнийх цаг уугаал яриад хөрөлтөөд ингээд суух дурсамжууд үнэхээр нэр өгөр хэлшгүй маш гоё дурсамж байлаа. Тэгэл маргааш нь бүгдээрээ машиндаа сууж байгаа л юм үзгээл явна да. Тэгээд үтсэн юм болгоно үнэхээр их таалагдлаа гээл жоохон ингээл ятраал жоохон ингээл ядарсан нойр урцсан байж хат л энэ тэнд гоё инэттэй юм барайл энэ тэнд тийм гоё үзэж харж байгаа юм маш гоё багталтайгаар ингээл хүлээж аваад хөө ямар гоё юм бэ үлгэрийн оронд байгаа юм шиг үнэхээр гоё юм үзэж харж байна. Үнэхээр сэтгэл ханамжтай байна. Аялалтай үнэхээр гоё байна. Хоёр дүүтэй баярлалаа гэл энэ сайхан гоё ийм гоё магтаалын баярлсан сэтгэлийн энэ гоё үгнүүдийг сонсоход үнэхээр гоё тааламжтай байлаа. Бүр энэ хэдэн жилийн ирч хүч энергийг бүр шингээж авлаа. Энд ирсэн ээж ааваас ахуулаад ах бэрхэн ич дүүнэр дүү маань хүртэл бүр үнэхээр сэтгэл гаргасан ямар гоё аялал вэ? Ямар гоё юм үзэж харж байна гээл хэлж байгаа үг бол маш гоё байлаа. Тэгээд миний одоо жоохон дараагийн аялалтай хэн нэгэн та нарыг гэр бүлээрээ аялж явах юм бол зүгээр л дүрс бай гэхэд яриаг юм бичгээд гоё ингээд юу хийгээд бичлэг хийгээд тавьчаараа дараа нь тэрээсээ ингээд гоё сонсож байхад ингээд тэмдэглээд авчиж байхад дурсамж гоё үлдэм бэ. Дараа нь юм влог бичлэгтэй бас оруулахад маш их хэрэгтэй юм байна. Би бол энийг хийнэ гэж бодож явж байгаад яг тэнд дунд нь орохоор өрөөсөө мартчихдаг юм байна. Би бол гэрээс харахтаа заастаа яг л тэр өглөөний цаг уугаа суужаад мөн бүгдээрээ хоол идээ сууж байхдаа ярьж байгаа яриаг нь бичиж авах юм шүү гэж маш их толгойдоо бодож явж байсан мөртлөө яг дотор нь ороод мартчихсан. Тэгээд тэр гоё амттай яриануудаас нэгж бичиж авч чадаагүй дээ жоохон тиймэрхүү байна. Гэхдээ яг хүн болгоны ой тоонд нөлцсөн байх гэж найдаж байна. За ээжүүдийн заан дээр суугаад ээжүүдээр суухгүй л өрөвдөөдийн дээрээсээ суухгүй. Энэ хүрхэн амтыг ингээд зовоогоод ахыг халуун дотоо ингээд хүн дээр нь суугаад халуунд ядчих хат чинь чивтэр дэ хоёлоо сууж зовоогоод явах үл ээж хоёлоо замдаа яриад хоёлоо дээр заан дээр суугаад буудлаа маань ушид залбирч явсан. Энэ сайхан амтны минь урд удаа наслуулж хайрлаа. Баг зовоогоороо өнөөдөр ингээд бит хоёрыг ингээд сууж агаад та уучлаарай. Бит хоёр яг алс холоос зарим ирсэн болохоор хитгэн минут суугаал ингээд яаж аах шүү. Чамайг ерөөсөө зовоохыг хүсэхгүй байна гээл тэгэл манай уншаал бурганд ингээд миний сайхан амтныг амар амгалан тайван урт удаан наслуулж хайрлал ээж мөнгөр манай уншаал яваадсныг хөөргөө. Тэгээд тэрийг харахад амтныг хайрлах байгаль дэлхийг хайрлах сэтгэл маш хэцүүсэн. Охин маань бас аюу хөтгсөн. Ээж минь бистэ дээр нь хөлөөч тавьж чаддаг хүмүүс зааныг уулан суудсан байгаа шүү дээ. Хөөхт чинь ийм хөөрхөн байд юм бэ. Дээр нь суужиж би хөлөө тавьсан чи өргөдөөд ээжээ би хөлөө тавиагүй дандаа өргөж явсан гэсэн. Тэгээ энэ хөөрхөн яриа нэг сонссон чинь нэр амар хөөрхөн санагдсан. Бүгдээрээ л нэг хан амтныг хайрлсан тийм үтэй байсан. За тэгээ бүгдээрээ цаанаа үзчихэд бүгдээрээ далайн хоол идсэн. За Таиланд бол хоол нь бол үнэхээр таалагдсан. Ямар ч хоол одоо байсан гоё санагдсан. Яагаад гэвэл бид нар ингээ бай газараа байнга л нэгэн хоол иддэг штэ. Тэгэхээр тэр бол эзэдэл гоё л байж ч юм уу эсвэл одоо зарим нэг хүмүүст нь нөгөө нэг байнга иддэг хоолндоо тасаад тэр хоол муухай энэ хоол муухай гэд тийм өнүүд байгаад иддэг. Манай гэрийнхний өнүүд бүгдээрээ бүр хоолд үнэхээр гоё байна. Үнэхээр сайхан байна гэд би бас одоо энэ нэг аав ээж одоо нөгөө махта хоолоо иддэг хүмүүс нөгөө талаа хоолыг идээд жоохон хоошгүй байх уу гэж бодсон ч бүр үгүй шүү. Маш сайхан хүлээж аваад ямар гоё амттай бүр бүгднгээс намсаж үзээд амттай гоё сайхан байна. Ийм гоё юм идэх гэж энэ хорвоод ингээд идээд энэ гоё юмыг үзээд ингээ аялаад явж байгаа маш их баяртай нэгэл аавч хоёр мөр нүднээсээ нулимс туслуулан барай ингээл битэрийг ээлжилж ирж үнсээл бөөөрстө нэрээ би л энэ одоо энэ насандаа маш их ирч хүч нэрийг авсан гэж бодож байна.
аав хоёроосоо тэр сайхан өгнүүдийг сонслоо. Ах эгч нараасаа сонслоо, дүүнрээсээ сонслоо, найзаасаа сонслоо. Тэгээ бид нэрээ ингээл алхан тутамдаа ингээл амар гоё баярлж байгаа хэлж байгаа тэр сэтгэлүүд ямар гоё байсан бэ. Тэр болгоныг бичиж авсан бол нэрээ би байнга өдөр болгон ингээл жоохон готрохаараа хараад тэрнээс ирчүүч нэр гэсэн үг нэ. Зелан. Зелан. За энэ хаяг жаргал дээрээс одоо ингээ хөдөлж байгаа юм бид. Мотор өгөө юу? Их сайхан харалт байна. Энэ ч сая зөндөө сайхан бичгээ өгдөө. Цаавд орчоо. Зөндөө сайхан басан шумбаж байгаа. За яхаа ирээд сайхан шумбаж байгаа. Жандаа одоо ингээ. За манай иргэцэн одоо тэнд ингээ ингээ хөөрх ингээ байж байгаа. За манай давааны минь ингээ. Ой тий. За давааны солонгосоор нэг сайхан мэдчилгээ дэвшүүлж сайн байцгаана уу сайхан аялцгаараа энэ төргээд. 안녕하세요. 오늘은 이렇게 여행 이렇게 재밌게 해주는 За. 고모하고 삼촌하고 다 Тий хамт олороо ингэж явж байгаа гэд. 사랑하고 Одоо эмээтэйгээ бас цуг ингээ явж байгаа гэд. 사랑해요. Тий. 할머니 Хамари. Тий. За ингэж манай ээжтэйд одоо ингэ ач охиноо хажуудаас уулгацсан. Энэ нэг том охиноо тэндээс уулгачихсан ингэж явж байна. За манай хин соороо тэнд өстө нэг юм гоё байна бас та. Яа ингэж ингээ сайхан сууж байна. За тэгээд хийгч манай тавгаах манай хоёр хууд байна. За манай нараа нэг наашаа хараараа. За нараа наашаа хараад хэрэг. Цэгийгч наашаа хараараа. За та хоёр нэг англиэр сайхан мэдслээд төшөөд. 몽골어로 시작하고 Монголоор яг нараа цэгийгч сайхан мэдслээ гэсэн. Тэ бичлэг хийгээд байна. Тэ ингээд явж байна. Тэ. За энэ ингээд манай хань одоо ингээд бас нэг энэ нөгөө польш хэлтэй учраас бас нэг польшоор ганц мэдчилгээ. Тэндээс нэг танихгүй нэг юм. Тэ нэг юм ихтэй ингэж олж байгаа. За манай цэгийгч маань одоо хаа хол дээр солонгосоос ирээд ингээд зөндөө сайхан амар цаад ингээд цуг ингээд явж байна да ингээд тэ одоо ингээд сайхан. За тийм одоо сайхан. Тэгж тэ. За тэгж байна тийм. За энэ нэг хүүхэн бас ингээд манай энэ юм даа. Тэ хай гэдэг юм. Яа ингээд гоё болсон. За ингээд явж байгаа манай ганц тоо энэ зохион байгуулагч ЗБ ганц тоо хөргөн маань энэ тий. ЗБ хөргөн маань энэ одоо ингээд явж байна. За энэ одоо сон дэм маань ингээд хүчээ урдаа авах юм байна ингээд. Урдаа аваад ихээр гоё. Бид юм байна ч бас. Ямж юм. Ингээд захын дараагийн хаа яваад одоо ингээд тай массажинд орж аваад ингээд бүгдээр ингээд гарч байна да. Энэ дээр массаж гэж бичсэн байна уу хараа. За энэ нэг ийм тай массаж гэж ингээд орлоо. Энэ одоо ийм газар байдаг юм байна. За ээж тай массажинд орсон чи ямар байна? ганц юм болонгоос Тэ одоо манай дүү маань сайхан болсон байна. Тий хараа мараа сайж ээж тай массаж нь өөрөө энэ нөгөө дэлхийд бас алдартай юм массажтай байж тустай. Тусгаар номер 1 массаж явахгүй байж. Номер 1 харин тийм. Энд ээлжийн ганц мэдээ заавал энэ массаж. Заавал За. Ээж манай Одоо триш ганц ярьж мэдгүй. түрүү жоохон даралт маралт гээд орсон. Одоо зүгээр ээж манай нүдэн онгоцсон гарч ирж байна. Түрүү ээж утга хараараа тий. Тий. За одоо ингээ бүгдөө ингээд манайхан ч одоо бүгдөө ингээ машиндаа сууж аваад кемп руугаа явна доо. Тийм зайлшгүй цэгийгч наашаа хараад. Массаж ямар хөө санагдав цэгийгч? Нэг сайхан мэдэрсэн. За тай массажиг одоо хүн бүхэн янз сайхан байна гэж ярьж байна одоо. За эднэр ингээд одоо манай команд ингээд хөдөлж байна даа одоо. Наадрагсаа
Муугаарч төгсөн юм аа. Муугийг цаашаа. За бидэд одоо төр засварлага хийгээ. Юу идэж байна? Шоуд гоё. Хүмүүсний энэ бүх тоглолт юм шүү. Тийм байна уу? Хүмүүс нь бүгд тийм шоколад да. Йоо, ганган шоуч юм байна. Йоо, это шоут хайцаа хүмүүс аа. Бүгд л шоуч, манай шоуч багийнхан. Тийм. Хараа. Йоо, ачих ингэч байд. Чикен ёо ямар гоё юм бэ шоу. Ингэч зураг авдий. Ийм гоё ингэ. Аав хэндэн. Ингэч хэвчээ. Шоуны годонжаа. Чикен. Шоу штэ. Яв. Машин дэвчээ. Марагш хараа. Айдоо. Ашаа хөө яа. Ээж аялал ер нь хамгийн гоё дурсамжтай юм сэтгэлд чи юу үлдээ тэрийг хамгийн гоё тусламжтай далаагаар энэ заваар явах юм байна. Гоё байна. За Баатар. За энэ бүр одоо ороо оронд оршин суудаг одоо шивэд юу Солонгос Монгол энэ холоос ах トゥ нар яг өөрөө зугаж халаан бороо хамгийн гоё. Гүн тэр явсан. Хоёр дүүдээ 27 жилийнхэн ойн баяр дурдж ирсэнд маш их сэтгэл өндөр байна. Та нарын цаашдаа цэцэрлэг эрүүлийн сайн сайхан хүсье өрөөё. За Бадмагч. За баярлалаа танартай. Сайлгдах мөчөд энд ирээд ингэж ийм сайхан баярлалаа. Бүгдээрээ уулзаад тэр өвлийн хүүтэй өвлөөс энэ зон ингээд халуун гадар ирээд далаар аялах хамгийн гоё байлаа. Өстой гоё. За. Танартай авчирал эрүүл их хүсье. Баярлалаа. За. Миний хоёр хүү ах хоёр тэр байгаагч 25 жилийн тэмдэглэж байгаа наа маш баярлж байгаа шүү. Тэр байгаагч гэж байгаа шүү. Баярлалаа. За дараа Хоёр найзынхаа өрний 25 жилийн гэрээсээ бараг гардаггүй үйл ирсэн байна. Тэгээ хоёр найзтай хайртай шүү. Энэ аяллаа бүх юм нь надад хамгийн гоё, бүгд гоё байсан. Яг өөрөө ах トゥ нэр шиг илэрхийлээ би чи багасаа бараг ингээ хамтдаа өссөн бүгдийг мэднэ. Энэ эдтэй олон жилийн дараа уулзсандаа бүр маш баяртай. За сте. Шивэдэр баярлаж. За. Beschäftigt Jag tycker om mina naglar och poolen är jättebra och vattenparken och jag saknar min hund. Маш сайхан өнгөрүүлээ. Тэгээ 25 жилийн баяртай үлдсэн маш их баяртай. Хоёр хүн цааштай амжилтанд цаашдны ирээдүйд өндөр амжилт хүсэж. Тэгээд төрлөөдөө хийж байгаа шээ. Хүссэн юм уу? Тэгээд дээрээс нь миний төсөөлөд подкастад болж байгаад маш их баяртай. Энэ жил надад маш их аз жаргал нэ гэж найдаж хэлтэй байна. Тэгээд бүгдээ сайхан миний төсөөлөд сайхан хэмжээгээр маш баргаш зам гарцгаана. За баярлалаа. За баярлалаа бүгдээр. Тайландд бол үнэхээр гоё найрсаг тийм нэг зөөлөн
хүмүүст ингээд гоё баярлаж талархснаа маш гоё ингээд хэлдэг. Тэгээд юу ч асуусан ингээд нэг амар ингээд 100% ингээд англиар ярьдаг ч гэсэндээ бидний юу хэлэх гээд байгааг айгуу сайн мэддэг тийм хүмүүс юу санагдсан. Их найрсаг гоё хүмүүс санагдлаа. Тэгээ билет урсгалын зөвлөдөөс нь надад хамгийн их таалагдсан гэд эдгээр чинь ингээд төрөл бүрийн аягүй гоё олон жимснүүд гэдэг чинь тэр жимснийхээ өнөртэй юм гоё савнгууд эзэмсэн тэр нь маш их таалагдсан. Тэгээд энэ өнөртүүлэгч эфирийн тос. За энэ бол бүр үнэхээр гоё өнөртэй лээ. Тэр нөгөө бид нар массажд ороход бас энэ тосныхоо өнрийг өөрснөө ингээд өнөрлж байгаа сонгож массаж хийлгэжсэн. Тэгээд тэр эфирийн тосноор бол үнэхээр гайхалтай санагдлаа. Тэр өнрүүд нь маш гоё яг тийм гоё байгалийн гоё өнөртэй